Халахын сайн эр торой банд. Даргангийн хошуунд тогос чүлтэм ганган төгс. Гарцаг бор хүрл дамдин хүрмэн шар. Хангай базар хагар хайцэнд харлаг дорж маам гөөг бухан нэрэн зэрэг олон сайн эрс байсны нэг нь халахын сайн эр гэж түмэнд нэрлэгдсэн торой банд юм. Домогт сайн эр торой банд буюу нанздын тухай хууч домог яриа монголчуудын дунд нэн элбэг билээ. Тэрбээр 1834 онд төрж 1904 онд нас барсан бөгөөд хулсан шарга хэмээх сайн морьтой юмсанжээ. Нэгэн удаа торой банд баяд ноёдын адуунаас авсан адуу малан үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэгэн ядуу хүнд морь өгчжээ. Тэгээ түүндээ энэ морийг төшмөлийн адуунаас авсан юм шүү. Адууч нь ирээд морио үзэж танивал торой өгсөн юм гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал над хэл хүргүүлээрэй гэд явжээ. Бодлоггүй нөгөөх төшмөлийн адуучин ирээд морио үзэж таниад авахт нь торойгоос авсан юм гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай торой бандд хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон торой банд өөрийн нөхдийн хамт нөгөө төшмөлийн адуунаас шилж байгаад 20 сайн адуу авсан гэнэ. Түүнээс хойш торой банд төрийн бөөс хэмээн алдаршсан бөгөөд баяд ноёд алдсан адуу малан үзэж таниад торой өгсөн юм. Торойгоос авсан гэвэл буцааж авдгүй байсан гэдэг. Торой банд Сүхбаатар аймгийн Баян дэлгэрийн баруун биед 2 сайн эр байдгийг дуулаад ирж сурж явсаар олж уулзжээ. Торой тэдэнтэй уулзан мэндэлж танилцаад та хоёрт ер нь авч чадаагүй юм байдгүй хэмээн асуужээ. Тэгэхэд цаа хоёр нь баруун хойно нэг баян тангадын хаас л хурдан шарга морийг авч чаддгүй юм да гэж гин. Бас энэ нүхний мухрыг үзээгүй байгаа. Ийм л хоёр юм чаддгүй л ста гэж гинэм. Ингээд торой банд тэр айлаас хурдан шарга морийг нээлж хулгайлахаар тохиров гин. За тэр айлаас морийг авахаас өмнө нэг хонийг авч ирэх. Таарын нэг нь миний мороор яв. Миний морь хотныхан захад хүрээд мөлхөөл явчихна. Тэглэр нь хоттой хойноос нэгийг шүүрч аваад гараарай. Харин чөх гэж хэлж болдгүй юм шүү гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрээд аваад дүүртэл нохой боорлож сандрахтан чөх гэтэл морин суг өсрөн хулгайч маань өнөө хонио тэврээд хотонд нь үлдэжээ. Морин нэмэлтэйгээ эзэн торойдоо давхиад ирж торойч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түлгэж богцонд хийж ганцгалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынд бараалхажээ. Тэр айлынхан за ноёнтон хаанаас хаа хурж явна вэ? Манайха хулгайд ортоод барьж авсан гэх зэргээр баах юм ярьж явах юм гинэ. Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсгнөөсөө салжглаа. Энд саатна гэсэн гин. Зайлвал тэглгүй яах вэ ноёнтон минь? Алив ноёнтонд хоол унд орон байр гэдэл их л хөл хөөр болцоож байна гинэ. Ноён торой тэр хулгайчаан илүү гэрт оруулаад манаа гаргаад сайн харж бай. Миний ямиг ч гэсэн манаатай хүлээтэйгээр тэнд оруулчих гэж юм. Тэгээд мөнгөнд ойр унтнаа гэж хэлээд илүү гэрт орд ир засуулж гин. Ноёнтон дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийчихжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийн тайлж морио унуулад богцтой жулуугаан ганцгалуулан явуулчихад өөрөө унтаад өгвөгн. Өглөө нь ноёны морь алга, хулгайч алга, мөнгө бас алга хэмээн үүмэн сүйд майд болж байна гинэ.
ноёнтон саял сэрж байгаа хүн болон босч. За, эзний сангийн мөнгө алддагч зөвүүн хэрэг байна да. Мөнч тоогүй юм. Толгоогүй болно л гэсэн үг дээ. За яхав. Надад нэг хурдан морь байвал арга байна гэжээ. Тэгтэл ноёнтон минь аргалж үз. Аминд минь ор. Манад нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв. Амир шөөхийг л хичээгээрэй. Хэмээн торой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морь унуулад явуулжээ. Мөн торой банд нэгэн өдөр халахын нэг ноёны адуунаас морь авах гээд явжээ. Адуунд нь хүрээд мориноос нь сонгож авах гэж угаад адуучинд нь баригдаад ноёны ордонд хүргэгдэв гин. Торой бандыг ноёны ордонд аваачаад тусгай герт оруулж өвгөн цэрэг сахиж суусан гинэ. Ээнгээр арай шорон биш ээ. Тэгтэл энэ герт манаач цэргээс өөр хүн байхгүй юм. Гадаа хүмүүс үүмцгээгээд байх юм гин. Торой юу ч болоогүй юм шиг нэг хонлоо гин. Маргааш нь уйтхын эрхэнд хан дөлгөөстэй байсан хуурыг авч хуурдахад хуурын дуугаар нилээд хүн ирцгээв гин. Торой банд ирсэн хүмүүсийг ажиглахад ямар нэгэн найр хурим болж байгаа юм шиг заслын хувцас өмсцгөөснийг үзээд бүрч зоригжиж улам хичээж хуурдсан гэдэг. Түүний сайхан хөгжимтгийг ноён сонсоод торойг дуудаж хуримд хөгжим барьж тушаажээ. Торой банд хуримд хэдэн өдөр хөгжим бариад оргон зүхтах чөлөө олдсонгүй тул тэдэнтэй найрлан суужээ. Хуримын сүүлчийн өдөр торой банд согтсон хүн болоод хэвтэж байж. Тэгтэл нэг түшмэл ирээд "Үүнийг аваачиж хорь. Маргааш хулгайн хэргийн шөөмц" гэж тушаагаад явлаа гин. Албад хамжлагын хүмүүс торойг чирч үүрээд авч явахыг ноёнтон үзээд "Битгий чирч үүрч элдвээр аашил. Энэ хүнийг тоглог герт аваачаад сайхан унтуул. Маргааш эвтэй хоол цай өгөөд миний дэргэд оруул" гэж зарлагдав гин. Торой маргааш яах болдоо гэж бодож хонжээ. Өглөө босоод цадтал хоол цай идж уугаад ноёнид очижээ. Ноёны өргөнд ороход ноён "Чи бол төрийн бөөс, даргангийн торой банд мөн. Чухам чамайг барьж даа хүрээнд хүргэвэл зохистой юм. Гэвч чи миний дүүгийн хуримд тохиолдон ирсэн тул барьж хүргэхгүй. Чи үүнээс хойш манай хошуунд уурга битгий дүрээрээ" хэмээгээд хөх торгон хадаг мөнгөн аягтай сүв өгсөн гэдэг. Ингээд торой банд хадаг мөнгөн аягыг авч хүртлөөд нутагтаан буцжээ. Түүнээс хойш торой банд тэр хошуунаас өнчин ишиг өрөөсөн ширч аваагүй гэж ярилцдаг. Үүнийг даргангийн ардууд өршөөсөн биш харин айсан юм гэж ярьцгаадаг билээ.